За сайн бацгаана уу? Нэг зүг юм арцсан байна. За сайн бацгаана уу? Шинэ оны мэндийг хүргэе. Өнөөдрийн видео хичээл маань шинэ оны 2022 оны анхны видео хичээл юм байна. Тэгэхээр би та нартай өнөөдөр видео хичээлээ юугаар эхэлж байна вэ гэхээр хамтдаа цөмөрөө хүсэл мөрөөдлийн самбар гэдэг юм хий гэж би бодлоо л доо. Энийг хийсний ямар ач холбогдол эдгийн, энийг хийснээр бидний амьдралд юу өөрчлөгдгийг одоо би одоо 40 настай 50 настай нэ ийм юм хийгээд сууж ах хэрэг байна уу гэж хүмүүс асууж маа тий. Тэгэхээр би энэ бүхэнд хариу өгөх одоо тийм хүсэлтэйгээр энэ хүү видеогоо хийж байгаа юм шүү. За тэгээд намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach буюу хайр дурлалын хосын харилцааны болон амьдралын тасгалжуулагч чиглэлээр ажиллаж амьдардаг, суралцдаг бас нэг тийм бүсгүй байнамаа. За өнөөдрийн сэдэв маань яг он эхэлж байгаатай холбоотой хүсэл мөрөөдлийн самбар хэрхэн хийх вэ гэдэг тийм сэдэв юм байна. Тэгэхээр яг хүсэл мөрөөдлийн самбар гэж юу юм бэ? Тийм ээ, хүсэл мөрөөдлийн самбар гэдэг нь одоо бидний хүсэл мөрөөдөл тийм өөрсдийн одоо гарт үзэгдэхгүй, гарт баригдахгүй, тийм нүдэнд үзэгдэхгүй байгаа юм а бид нар зурган хэлбэрт оруулж мөн ямар нэгэн үгэн ишлэлд оруулж ингэж самбар дээр нааж тавьсан тийм зүйлсийг бид нар хүсэл мөрөөдлийн самбар гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл энэ хүсэл мөрөөдлийн самбар хийсний ач тус гэж юу юм бэ гэх юм бол би та нарт нэг гурван юмар тайлбарлаад өгч ийсэн. Хүсэл мөрөөдлийн самбарын хамгийн анхны ач холбогдол болохоор бид нар ерөөс анхаарлыг 100% яг өөрийнхөө хүсэл зорилго гэдэг юмдаа төвлөрүүлж чаддагтай байдгийг. Тэгэхээр яг анхаарлын төвлөрөлт гэдэг юм байна. Хамгийн чухал ах нь бид нар жил эхлэх болгонд нэг зорилго тавьдаг тийм. За энэ жил даалаад өгнө гэлтгийдэг. Тэгэхээр жил явах тусам за одоо өнгөрсөн дараа жил болохоос гэсэндээ ч юм уу ингээ мартаад орхиод байдаг. Тэгэхээр яг бид нар хүсэл мөрөөдлийн самбар гэдэг юм хараад яг хүсэл мөрөөдлийн самбарын дагуу бид нар бүх төлөвлөгөөгөө гаргаад ажиллаад ингээд эхэлсэн цагт бид нар ерөөсөө яг хүсэл мөрөөдлийн самбартаа төвлөрөөд бид нар зорилгоосоо хазаахгүй байх тийм нэг гоё талтай байдгийн. Тэгэхээр бид нар яг бүх анхаарлыг нэг юм төвлөрүүлж өгдөгөөр энэ хүсэл мөрөөдлийн самбарын маань хамгийн нэгдүгээр ач тус оршихны. За хоёр дахь юм юу вэ гэхээр биднийг маш гоё тийм одоо амьдралын идэвхтэй болгож өгдөг юм. Тэгэхээр амьдралын идэвх гэдэг маань энэний хоёр дахь маш гоё ач тус болох нь. Амьдралын идэвх гэдгийн маань учир юу вэ гэхээр жишээлбэл би амьдралын айл нэг талбартаа тийм ээ эрүүл мэнд гэдэг талбартаа би энэ жилдээ би одоо эрүүл хөдөлгөөнийг би өөрийн зуршил болгоно гэд бичсэн байх юм бол яг тэр самбарыг өдөр тутам харж самбарынхаа дагуу би төлөвлөгөөгөө гаргаж ажилласнараа би яахав өөрийн мэдлгүй бид нар тийм гоё идэвхтэй амьдралд орчдөг байна. Түүнээс гадна энэ самбарыг бид нар хийхдээ дандаа хамгийн гоё юм хүсэж мөрөөдөж хийдэг. Хүсэл мөрөөдлийн самбар. Тэнд ерөөс тийм сөрөг юм нэг ширхэгч байхгүй. Дандаа эерэг юм. Бидний хамгийн гоё мөрөөдөл байдаг. Тэр талаасаа бид нар хамгийн гоё эерэг хандлага гэдэг юмыг дандаа тэр самбараас авч байдаг. Тэгэхээр самбарын минь ач тус гэхээр зэрэг одоо хамгийн нэгдүгээрт анхаарлын төвлөрөл ах нь, хоёрдугаарт идэвхтэй амьдралд бидний хөтлөөд явждаг ах нь, гурав дахь нь юу яг тэр зэрэг бидний хандлагыг, сэтгэлгийг тэр чигтээ эерэг юм руу чиглүүлдэг тийм нэг гоё одоо сайн талтай байх нь. За тэгэхээр маш олон хүмүүс асуудаг л да. За би ч одоо 30 40 50 гарчаад одоо ийм юм хийгээд сууж идэг юу вэ гэж хэлж маа тийм ээ. Үгүй энэ самбарыг бол яг би идэвхтэй хийж эхэлсэн нас маань ерөөсөө би хувь хүний хөгжил гэдэг юмыг хийж эхэлснээс хойш тэрнээс хүүхэд байхдаа ч юм уу тий залуухан байхдаа өөрийн мэдлгүй тийм юм хийдэг байсан. Тэгвэл тэрийг хийчихэд би хэзээ нэгэн цаг тэрнтэйгээ ажилтгүй болмоос мартчих тохиолдол надад зөндөө гардаг байсан. Тэгэхээр жил болгон энэ бол улам гоё болоод улам одоо боловсронгуй болоод яваад идэгин. Тэрний маань нэг одоо ач тус гэх юм бол бид нар яг тэр зорилготой хүрэхин тулд улам хүчтэй чармаалтай ажилтдаг болчих тийм аа. За бидэнд юу хэрэг болох талаар хэлье тийм ээ. Өнөөдөр бид нар яах гэж байгаа вэ гэхээр аналог тийм хүсэл мөрөөдлийн самбар гэдгийг хийж байгаа. Маш олон залуучууд яадаг вэ гэхээр дигиталаар хийдэг. Тэр нь одоо Canva ч юм уу, аль эсвэл whiteboard ч юм уу ямар нэгэн програм ашиглаад тэр програм дээр бүх юма хийгээд тэгээд дараа нь тэрийг ингээд өөрийнхөө утасны арталт тийм ээ одоо утасны хард дандаа хардаг зураг ч юм уу компьютер дээрээ монитор дээрээ зураг болгож тавьчаад хардаг хүмүүс зөндөө байдаг л та.
Би болох дээрс өдөр тусам тэгж компьютер ухаад байдаггүй, өдөр тусам тэгээд байдаггүй. Одоо өөрснөө бичиж хийх тэр аргыг би та нартай заах гэж байна. Бичиж хийх энийг сайн тал нь болох дээрс бид нар тархиндаа өөрийн мэдлгүй тийм шинээр зам үүсгээд идэгин. Бичсний тоогоор бид нарт зам үүсэж идэг. Бичсэн зүйлээс бид нар одоо дараа нь санах тохиолдол бол зүгээр одоо уншаад өнгөрөхдөөс бол маш олон дахин хүчтэй байдаг учраас бид бичиж одоо өөрийнхөө тархинд синапсын үүсгэнэ гэдэг буюу тодорхой нэгэн зам гаргаж өгдөг нэг тийм сайн талтай байдаг. Тэгэхээр өөрийн гараар хийсэн юм, өөрийн гараар зурж, нийлүүлж, бичиж хийсэн юм хүний тархинд удаан үлдэж дээр нь одоо хадгалагдах ой санамжт нь удаан хугацааны хадгалах ой санамж гэдгийг яг одоо тэнд хадгалагдах боломжтой байдаг учраас би та нарт аналог буюу гараар хийх загварыг нь би та нарт танилцуулах гэж байгаа шүү. За тэгэхээр зэрэг та нарт юу хэрэг болох вэ гэхээр тийм хатуу цаас бид нар жоохон байхдаа балкат хийдэг гэсэн тийм ээ. Балкат хийдэг хатуу цаас байж болно. Аль эсвэл одоо хүүхдүүд нөгөө нэг юм бичээд байдаг цагаан самбарууд байдаг тийм ээ. Цагаан самбар байж болно. Аль эсвэл зүгээр цагаан картон одоо тийм том талбайч байж болно. Та нар тэрэн дээр одоо хийх юм бүгдийг нь хийх учраас. За хоёр дахь хэрэгтэй юм ихтер зэрэг мэдээж зураг хайчилж хийх болохоор та нарт хайч цав аль эсвэл тэр зургаа ямар одоо гадаргуу дээр тогтоох чинь гэдгээс болоод одоо заримд нь хавчаар хэрэгтэй байж магад, заримд нь зүүг хэрэгтэй байж магад тийм ээ. Аль эсвэл одоо юу гэдгийг тийм нөгөө нэг магнит гэдэг шүү дээ. Соронз тийм ээ. Соронзууд хэрэгтэй байж магад. Ямар гадаргуу дээр тавих чагаас ч юм болоод зарим хүмүүс бүр яг ингээд хөргөчнийхөө том одоо уртлынхаа нүүрэн дээр хүсэл мөрөөдлийнхаа самрыг байрлуулдаг хүмүүс байдаг. Тэднэрт бол маш олон жижигхэн тийм магнит хэрэгтэй байх болох байх шүү. За тэрнээс гадна өнгийн харандаа бал хэрвээ ямарваа нэгэн хатуу гадаргуу дээр хөргөчний гадаргуу дээр дахин хэрэгжилж болохоор whiteboard дээр бичиж байгаа бол Lumicolor гэдэг нөгөө нэг дараа нь дахин арилгаж бичиж болдог whiteboard дээр самбар дээр бичдэг тийм өнгийн будаг харандаанууд та нарт хэрэг болно тийм ээ. За тэгээд хамгийн хэрэгтэй юм юу гэхээр та нар одоо надтай нэг 20-30 минут энийг хийх байх. Тэрний дараа та нар өөртөө 2-3 цаг зарцуулаад яг миний асуусан асуултуудад маш сайн бодоод хариулаад тэрнийхаа дараа өөрөөсөндөө ажиллаарай. За тэрнээс гадна хэрвээ миний энэ бичлэгийг дахин хараад дахин үзхийг хүсэж байгаа хүмүүс би YouTube дээр одоо би суугнээсэн тэрэн дээрээ би дандаа видеонуудаа одоо тавьж явах болно. Тэгэх юм бол та нар хайхад амар болно. Би YouTube сувгийн хаягийг дээр оруулж өгсөн байгаа. Дээр нэмээд би вебсайтэд болж байгаа. Вебсайтаа дээр би өнөөдрөөс эхлээд хамгийн ихнийхээ одоо хичээлээс эхлээд блог бичиж эхэлж байгаа. Тэгэхээр энэ хичээлийн блог шууд тэнд тавигдсан байгаа. Тэр блогоос хараад за ямар дистаралтай явах юм яах юм гэдэг маань тэн дээр бүгдээрээ байгаа. Энэ видеоны одоо дээр юм уу доор ингээд бүгдийг хийгээд өгчихсэн байгаа шүү. Та нар тэргээр ороод шууд хараарай. За тэгтэр зэрэг би та нарт өнөөдөр 5 алхмыг танилцуулна. Хамгийн нэгдүгээр алхам гэдэг маань миний хувьд бол маш чухал алхам. Энэ маань юу вэ гэхээр зэрэг өнөөдөр цөмрөө одоо хүсэл мөрөөдлийнхаа самбартаа гарчиг өгөх. Тийм одоо нэг урай үгийг, лоозон үгийг гэдэг чтэй тийм ээ өөр өөртөө сонгох юм ба. Энэхүү урай үг маань ямар чухал ач холбогдолтой вэ гэхээр яг энэ урай үг маань та нарын амьдралын бүхий л талбарт урай болж явах хэрэгтэй үг юм ба. Нэг л үг. Тэгэхдээ бүхий л талбарт энэ жилийн урай үг. Жишээлбэл 2021 оны миний урай үг эрхчлөө гэдэг үг гэсэн тийм ээ. Энэ үгээрээ би юу хийсэн бэ гэхээр би мөнгө санхүүгийн талбартаа би мөнгө санхүүгийн талбарт эрхчлөөнд хүрэх эхлэл үндсээ тавьж өгсөн дээр нь. Хоёрдугаарт би гэр бүлийн харилцааны хувьд бас эрхчлөө гэдэг юм хийсэн. Тэрний үе ихтер зэрэг ер нь бол та нар ч гэсэн гэр бүл дээр ажиллаж байгаа тий эр нөхөр чинь аль эсвэл эрэгтэй хүүхдүүд чинь та нартай харилцахтай хүртэл тийм нэг тийм одоо дотгошоо гэх юм уу бүх юмаа ил гаргаж чаддаггүй тийм байдлаар харилцдаг тийм ээ. Тэгэхээр яг харилцааны эрхчлөө гэдэг юмыг би оруулж өгье гэж бодсны үндсэн дээрээс тэр хүмүүс надтай ярихын тулд хамгийн гол нь надад итгэх үндэслэлийг би тэдэнд өгөхийн тулд маш их цагт зарцуулсан. Тэгэхээр яг миний гэр бүлийн хувьд ч гэсэн эрхчлөө харилцааны эрхчлөө гэдэг байдлаар орсон тийм ээ. За тэгээд ажил бизнесийн талбарт бас эрхчлөө гэдэг маань яаж орсон бэ гэхээр зэрэг би одоо онлайн бизнесийг хөгжүүлэх буюу одоо би хаанаас ч ажиллах амьдрах тийм эрхчлөөг өөртөө өгье гэсэн үднээс би бас онлайн бизнесийг хөгжүүлж эхэлсэн. Тэрийг минь та нар мэдж байгаа 2021 онд би хидэн онлайн курс одоо ингэж та нартаа гаргасан байгаа. Тэр курсыг хинж хизээж хаанаас ч ороод өөртөө хийх
үзэх боломжтой учраас ингээд би өөрийнхөө пассив орлого юм буюу эхлэлийг тавьж өгсөн тийм нэг сайн талтай байнамаа. За дээр нэмээд юу вэ гэхээр зэрэг би аялын эрхчлөлөө гэдэг юм би өөртөө би бас гаргаж өгсөн юм ба. Аялын эрхчлөлөө гаргасны маань юу гэхээр одоо хэрвээ та нар мэдэж байгаа бол би өмнө жил нөхөртөөгөө нийлээд тийм одоо аялын машин манай нөхөр миний төрсөдрөөр хийж өгсөн. Тэр аялын машинаа унаад тий хаач одоо аялаад явж байхад бит хоёрт хотел байна уу юу байна хамаагүй бид нар тийм аялын эрхчлөөнд хүрэх замаа бит хоёр нээс. Тэгэхээр яг энд 2021 оны маань миний одоо бүх талбарт үйлчлэх үг маань эрхчлөө гэдэг үг байсан юм а. Тэгэхээр та нарын хувьд ямар учраас ямар үг сонгох вэ гэдэг нь та нарт өөрт чинь одоо хамаатай. Тэгэхээр магадгүй зарим хүн бүтээмж хөдөлмөрлөл ч юм уу ямар ч үг сонгож магадгүй тий. Тэр үгнүүдээ ингээд бүр ямар үг сонгохоо мэдэхгүй бол бүх талбартаа ингээд нэг үг бичээд үз. Тий. Эхлээд нэг 3-5 үг сонгож байгаа. Хамгийн түрүүнд тийм ээ нэгдүгээр алхам маань 3-5 үг эхлээ сонгоод үз. За тэр 3-5 үгтээ та нар дараах асуултуудыг тавиад үзээрэй. За хамгийн түрүүнд тавих асуулт маань юу вэ гэхээр зэрэг үг тус бүр дээр яагаад энэ үг яг энэ жилийн хувьд миний өрөө үг болох учиртай юм бэ гэдэг үгийг бүх талбарууд дээр тавиад үз. Тийм ээ. Жишээлбэл одоо юу ч байдгийг одоо яг миний хувьд эрхчлөө гэж яаж миний бүх одоо талбар дээр эрхчлөөг тодорхойлсон шиг яг тэр шиг та нар тэр үгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ бүх талбар дээр энэ үг тий ямарваа нэгэн саад бэрхшээлгүйгээр одоо нэвтэрч чадчихвэл үнэхээр та нарын урай лооцсон үг болж чадчихвэл дараагийн асуултыг тавиад үзээрэй. Тэрний юу гэхээр яг энэ үгийг би энэ жил өөрийнхөө урай үг болгосноор бусад талбарууд дээр ямарваа нэгэн саад бэрхшээл гарч байна уу гэдэг ямыг та нар өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэгэхээр яадаг вэ гэхээр хүний ажил амьдралын буюу одоо юм амьдралын одоо би нэг талбар гэж яриад байна тий. Энэ талбарууд хоорондоо зөрчилдөхгүй байх хэрэгтэй байдаг юм аа. Хэрвээ бид ямарваа нэгэн зорилго тавьчаад тэр зорилгодоо хүрэхийн тулд ажиллаад идэг. Тэгтэл нөгөө одоо тэ талбартаа тавьсан зорилго маань энтэй эсрэг үүсээд ингэж байвал яах вэ жишээлбэл тий. За жишээлбэл би хэлье л да. Би өнөөдөр ажлын талбартаа би карьер дээр би маш том одоо өсрэлт гаргана. Би энэ жил одоо тий газрын даргалтлаа би өсмөр байна. Ингийн тул би юу хийх вэ гэдэг. Би өөртөө тийм одоо юу гэдгийг карьер гэдэг дээр би карьерийн өсөлт гэдэг үгийг би өөртөө одоо уриалсан болгосон байлаа гэж бодъё. Тэгтэл гэр бүлийн талбар дээр ирэхдээ зэрэг би гэр бүлийнхаа талбарт ямар байна? Хүүхдүүдтэйгээ илүү цаг зарцуулмаар байна. Тэгэхээр би яг хүүхдүүдтэй би цаг зарцуулна гэдэг үг маань миний уриалсан болох гэд бас ороод ирсэн байж болно тий. Тэгэхээр энэ хоёр үгээ би жишж үзэн. Эцэст энэ хоёр үг аль нь надад илүү их чинтэй вэ тийм ээ? Хэрвээ би сайн ээж байх гад эхний 2-3 жилдээ хүүхдүүд маань жоохон байна. Би сайн ээж байхын тулд сайн ээж болно гэдгээ би одоо өөртөө уриалгацсан болгоцсон бавал миний өнөө карьерийн өсөлт гэдэг маань миний ажилтай тэрсэлтэд ирэх нь миний гэр бүлтэй тэрсэлтэд ирэх нь шүү дээ. Тэгэхээр яах вэ? Энэ карьерийн өсөлт гэдэг үг маань миний хувьд энэ жилдээ миний одоо уриалгацсан үг болж чадахгүй нэ гэдгийг би эндээс олж хараад анхнаасаа би буруу төлөвлөлт гаргахгүй юм байна. Тэгэхээр яг чиний төлөвлөлтүүд нэг нь нөгөөгөө дандаа араас нь түшиж явсан тийм төлөвлөлтүүд байх хэрэгтэй байдаг юм. Тэгэж чадаагүй цагт чи дандаа эсрэг би бинтэйг ингэсэн төлөвлөлтүүд өөртөө хийчихэд хүмүүсийн төлөвлөгөө зорилт нь одоо яг өөрийнхөө зорилготой хүрч чаддгүй дараа нь өөрийг нь давн болгоод би чадсангүй би л амжуулсангүй гэдэг тийм өөртөө үл итгэх байдлыг авах тийм нэг асуудал болж ирдэг. Тэгэхээр яг энэ дээр тэр асуултыг өөрөөсөө асуу. За тэгээд дараагийн асуулт юу вэ гэхээр зэрэг 3 дахь асуулт юу вэ гэхээр зэрэг яг энэ үг тийм ээ яг энэ үг миний мөн чанартай буюу миний үнэт зүйлстэй таарч байна уу гэдэг үгийг асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэрвээ энэ үг чиний үнэт зүйлстэй чиний тий хамгийн одоо эрхэмлж явдаг зүйлстэй чинь таарахгүй бол чи энийг орхи. Яагаад гэвэл чиний үнэт зүйлс юу вэ гэдэг чинь яг түрүүний одоо тий аль нэг талбар дээр уриал ооцсон болсон үг маань дараагийн нэг талбар дээр чинь уриал ооцсон болж чадахгүй байх тохиолдол идэг юм аа. Жишээлбэл одоо би хамгийн их мөнгөтэй болно гэсэн үгнээс одоо юу ч байдгийн тий одоо архинийч байна уу одоо уул уурхайч байна уу ямарваа нэгэн компанид ажилд орё тэнд л би мөнгө олно гэд орсон байж болно тий. Тэгтэл миний дотор байгаа миний үнц нь гэдэг маань их хорны маань тий
Үнд эх орон гэдэг нь надад үнэт зүйлс шүү дээ. Одоо би ямарваа нэгэн хин нэгэнд муухай юм хийхгүйгээр байгаль ихтэлхийг аврах маань миний хувьд үнэт зүйлс ах юм бол би тийм байгууллагад орсноор мөнгө олсноор би өөрийнхөө үнэт зүйлстэй тэрсэлтэд эхэлдэг байхгүй. Тэгэхээр яг хүний мөн чанар гэдэг чинь яг энэ дээр гарч ирээд би хүсээгүй ажилдаа яваад мөнгө олоод эхэлж байгаа. Тэгэхээр ийм юм хийхгүй тулд хүн дандаа өөрөөсөө энэ миний уриал оцсон миний мөн чанартай тэрсэлдэж гинөө аль эсвэл миний мөн чанарыг улам тодтогч өгч гинөө миний үнэт зүйлс болж чадж гинөө гэсэн ийм гурван асуултыг өөр дээрээ заавал тавиарай. Чиний уриал оцсон гэдэг үг маань тэгэхээр маш чухал юм ба. За энэ гурван шалгуурыг даваад гарсан үед энэ чиний уриал оцсон үг бахны. Тэгэхээр яг 2021 оны миний уриал оцсон үг юу исэн бэ гэхээр эрхчлөө гэдэг үг байсан юм а. Тэр бол бүх одоо миний гурван асуултанд таарсан үг байсан. Миний бүх амьдралын талбар дээр эрхчлөө гэдэг маань нэгдүгээр уриал оцсон бол чадах үг байсан. Дээр нь нэмээд миний үн цэн гэдэг юмтай хамгийн түрүүнд таарч байсан. Тэгэхээр энэ үгийг би уриал оцсон болгож авсан шүү. За тэгэхээр хамгийн түрүүнд бид нар одоо өөрсдийнхөө одоо 2022 оныхон хамгийн дээр гарчиг болох үг олчлаа тийм ээ. За энэ бол миний гарчиг болох үг. За тэгэхээр алхам 2 руу оръё. Алхам 1 нь гарчиг болох үг олох байсан. За алхам 2 руу оръё. Хэрвээ та нар миний энэ бичлэгийг дараа нь үзэж байгаа бол цогсоож байгаад ингээд бүр ингээд яг ажиллаад яваарай. За тэгэх юм бол та нарт илүү их хүрнэ шүү. За 2 дахь алхам маань юу вэ гэхээр за яг энэ хүсэл мөрөөдөл бид нар амьдралынхаа бүх талбар дээр одоо тодорхойлох хэрэгтэй болж байна. Амьдралын талбар гэж би тэгвэл яриад байна тийм. Амьдралын талбар гэж юу юм бэ? Тэгэхээр амьдралын талбар гэдэг хүн бүрт өөр гарч ирдэг. Яг гэвэл өнөөдөр чиний амьдралын чухал талбар чинь юу вэ? Яг чам дээр асуудал үүсгэж байгаа талбар юу? Яг чиний хөгжүүлэхийг хүсэж байгаа талбар юу гэдгээс болоод чиний амьдралын талбар өөр туснаа. Тэгэхээр зэрэг хүн бүр нэг 6-аас 10 амьдралын талбарыг өөртөө сонгоод авчих тийм ээ. Жишээлбэл мөнгө санхүү байж болно, эрүүл мэнд байж болно, дээр нь гэр бүлийн харилцаа гэж байж болно, ах トゥ найз нөхдийн харилцаа гэж байж болно, дээр нь нэмээд бүр бизнесийн харилцаа гэж байж болно. За эрүүл мэндэд дотор нь сэтгэл зүйн эрүүл мэнд гэж салгаж болно, дээр нь нэмээд биеийн эрүүл мэнд гэж салгаж болно, гоо зүйн эрүүл мэнд гэж салгаж болно. Гэх мэтэр тухайн хүнд яг ямар одоо тэ талбар чиний хувьд чухал вэ гэдгийг олж харахын тулд 6-аас 10 талбар өөртөө олж байгаа. Энэ бол чиний хувьд хамгийн чухал талбарууд ах хэвээр. Энэ дээр нэг ч талбар бити алдагдуулаарай. За өнгөрсөн 2021 он хүртэл миний хувьд гэр бүл гэдгийг би дотор нь 2 хувааж бас өвдсөжсэн тий. Тэрний юу исэн бэ гэхээр би гэр бүл хосын харилцаа гэдгийг би нэг талбар болгож авч исэн бол 2 дахь талбар дээр нь би хүүтэйгээ харилцаа гэдгийг дандаа би тусдан талбар болгож авч үздэг байсан. Яг гэвэл энэ бол яг тусдаа байж бүр ингээд тий тусдаа ажиллаж явах хэрэгтэй талбар байсан учраас хэрвээ та нар ямарваа нэгэн талбарыг энэ дээр мартах юм бол тийм ээ та нарын нөгөө ажил амьдралын баланс буюу тэнцвэртэй байдал гэдэг алдагдаад ирчтэй шүү. Тийм учраас өөрсөндөө хамгийн чухал энэ миний талбар гэдэг юмнуудаа ерөөсөө яг өөрийн чухал сэдвүүдээрээ сонгох хэрэгтэй. Тэгэхээр хүн мэдэхгүй бол ерөөсөө үндсэн 4 талбар гэдэг. Тэр 4 талбараас явдгийн. За энэ үндсэн 4 талбарыг би та нарт хэлчихье. Тэрний юу гэхээр нэгдүгээрт мөнгө санхүү, хоёрдугаарт гэр бүл, гуравдугаарт эрүүл мэнд, дөрөвдүгээр ажил карьер. За тэгэхээр зэрэг энэ 4 салбараа та нар эхлээд бичээд авчих. Энэ 4 салбараасаа та нар өөрсөндөө ингээд нэмээд ажиллах талбаруудаа бас гаргаад авчих юм байна. Тэгэхээр яг та нар 6-аас 10 талбарыг өөртөө ингээд гаргаад авчлаа тий. Тэгэхээр энэ 6-аас 10 талбартаа одоо гаргаад авсан юм чинь одоо чиний хувьд юу? Маш том мөрөөдөх цаг чи эхэллээ гэж хэлж болно. Маш гоё томор мөрөөдөх цаг энэ дээр эхэлж байгаа. Маш гоё томор мөрөөд гэдгийн учир юу вэ гэхээр зэрэг хамгийн түрүүнд та нар мөрөөдөхтөө ямарваа нэгэн ёс зүйн ерөөсө битгий хязгаарлалтай. За мөнгө санхүүгийн хязгаарлалт бас ердөөсө битгий тавь. Тэгээд л том мөрөөд. За энэ мөрөөдөхөд цаг маань болохгүй. Тэрнээс би та нартай уг нэг 5-аас 10 минутын бас энэ яг мөрөөдлийн бясалгал гэдгийг би та нартай энд оруулж өгье гэж бодсон. Даанч энэ удаад амжихгүй. Би тэгтээ дараа өөр бясалгал хэлбэрээр оруулж өгöd та нар маань тэрийг байнга сонсч ивэл хүн өөрийнхөө яг мөрөөдлийн орноор аялахад маш гоё болчихдээ. За тэгэхээр та нар өөрөөсөө асуу. Та нартай нэг шийдтэн учирлаа гэж бодъё. Магадгүй тийм уртуу цагаан сахалтай аль эсвэл нөгөө шидэт дэлгүүрнээс гарч ирдэг тийм нэг шидэт чамтай учирлаа гэж бодъё. Тэгэхээр тэр шидэт чамаас асуулаа. За чамд өнөөдөр ингээд бүх амьдралынхаа талбарт чиний бичсэн 6-аас 10 амьдралын талбарт чинь
ямарваа нэгэн хүслээ шууд биелүүлэх боломж байна гэж бодъё. Тэгвэл чиний хамгийн хүсэж байгаа хүсэл чинь юу вэ гэдээ асууя. Тэгэх юм бол хүн яах вэ? Талбар болгонд нэгэн хүсэл биелүүлэх ёстой гэж бодвол хүн бодож хамгийн чухал юм а тэр талбартаа бичин тийм ээ. Тэр хүн чи мөнгөтэй байна уу? Чи одоо ямарваа нэгэн асуудалтай байна уу? Тэрийг бодохгүйгээр тэр талбар дээр чамд хүслээ чинь биелүүлж өгнө гэж бодоорой. Тэгтэр зэрэг яах вэ? Чи юусэн мөнгөгүй юм чи би энийг чадахгүй гэдэг тийм хязгаарлалт хийж болохгүй тийм ээ. Мөнгөгүй юм чинь би энийг чадахгүй. Одоо ямарваа нэгэн байдлаар би одоо тийм ээ. Одоо юу ч гэдгийг. За би одоо хайртай хүнтэйгээ аялан явчихаар ээж аваагаа одоо яадаг вүлээ ч юм уу. Ёс зүйн бас журам ерөөсөө битгий бод. Чамд мөнгөний хязгаарлалт байхгүй, ёс зүйн хязгаарлалт байхгүй. Одоо том мөрөөдөж чинь гэж бодцсон. За ингээд том мөрөөдөхтэй. За энэ том мөрөөдөж байхдаа бас нэг ганцхан юмыг бас маш чухал анхаараарай. Тэр нь юу вэ гэхээр зэрэг та нар талархал гэдэг юмыг заавал оруулж өгөөрэй. Талархлын арга гэдгийн хамгийн гоё юм болох тэр зэрэг талархлын аргаар дамжуулж та нар зүрх сэтгэлээс гарч ирж байгаа тэр хүсэл мөрөөдөлтөд холбогдож өгдөг юм аа. Талархлын арга буюу талархлын бясалгал гэдэг бол чиний зүрхэндээ хүрэх гүүр болж өгдөг. Тэгэхээр хамгийн түрүүнд та нар бүх юм дээр бүх талбар дээр байгаа зүйлдээ талархах. Хамгийн түрүүнд талархах та нар юм те бүр 5 талархал олж бичиж чаад заастаа хайртай хүнтэй байгаа минь баярлалаа. Намайг ойлгож хүссэн бүхнийг минь хийлэгдэх чамдаа баярлалаа ч юм уу тий. Ингээд бүх юмыг бичсэний дараа та нарын зүрхний гүнээс гарах одоо чиний хүсэл мөрөөдөл гэж гарч ирдэг юм аа. Тэгэхээр зэрэг яах вэ? Хэдийгээр би чамд санхүүгийн ямар ванын хязгаарлалт тавихгүй, ёс зүйн хязгаарлалт тавихгүй, чи том мөрөөд гэж хэлээд байна тий. Тэгсэн хэрнээ би зүрхээр чинь тэр чинь хязгаарлалт өгчөж байгаа юм аа. Яагаад зүрхээр чинь хязгаарлаж өгч байгаа гэхээр зэрэг хүн өнөөдөр хүсэл хүсэхтэй их одоо мөнгөн дээр жишээлбэл те ихтэй биш ээ. Одоо ямарваа нэгэн эд материал дээр гоёдоо биш ээ. Зүрх чинь юу хүсэж байна гэдэг чи олж мөрөөдөхтэй хамгийн чухал гэдэг юм аа. Хэрвээ чи өөртөө яг энийг мөрөөдлийнхаа самбарыг өөрийнхөө одоо хүсэлтэй мөрөөдөлтөө зохицуулж хийхийг хүсвэл чи зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй болдог. Зүрх сэтгэлээ сонсох. Зүрх сэтгэлээс чинь чиний зүрхний өгнүүд гарна тийм ээ. Зүрх сэтгэлдээ тааруулж хийх юм бол чиний мөрөөдлийн самбар, чиний мөрөөдлийн самбар болно. Тэрнээс хин нэгний одоо тэр фэйсбүүкээр яваадсан, тэр ютубээр яваадсан, тэрний байр чи өстой гоё юм бэлээ. Тэрийг авна гэдэг тэр бодол биш тийм ээ. Чи юу хүсэж байна? Чи өстой маш том байшин мөрөөдөд адил чиний зүрх сэтгэл чинь чамд уулын гүнд нэг жижигхэн нам гүнд нэг хөөрхөн жижигхэн шавгар мөрөөдөж байгаа ч юм уу чи мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи зүрх сэтгэлээ сонсох юм аа. Зүрх сэтгэлээс чамд мөрөөдлийн чинь хувьд бүр илүү ихийг бүр илүү гоё гэдэгтэй биш илүү миний зүрх сэтгэл таарсан гэдэг жинхэнэ мөрөөдөл чинь чамд гаргаж өгдөг. За тэгэхээр яах вэ? Одоо өнөөдөр шиттэнтэйгээ ингээд учирсныхаа дараа чи хүслээ хийх болно. Тэр үедээ өөрөөсөө дараах асуултуудыг асуу. За хамгийн нэгдүгээр асуулт. Би яг юу хийхийг хүсэж байна? Хийх төдөө тийм ээ хийхийг хүсэж байна. Би яг юу эзэмшихийг хүсэж байна? Эзэмших гэдэг чинь авах эд баялагын хувьд тийм ээ. За тэгвэл би яг юу хийж бүтээхийг хүсэж байна гэдэг чинь ондоо хоёр асуулт байгаа юм. Тэгэхээр яг тэр хоёроос ч болоод чи юу хийхийг хүсэж байна, яг юу бүтээхийг хүсэж байна гэдгээс ч болж чиний дараагийн алхмууд гардаг учраас яг энэ асуултыг зүрхнээс өөрөөс асуу. Би яг юу хийхийг бүтээхийг хүсэж байна. Өнөөдөр чамд мөнгө авахгүй учраас чи хийж бүтээж чадахгүй юм байгаа ч гэсэн бол тэрийг хийх бүтээх замаа олохын тулд чи яг би юу авахыг хүсэж байна. Магадгүй өнөөдөр чи тэгэд нэг хэдэн жилийн дараас тэрний унж байгаас тэр гоё юу ч гэдгийг тийм одоо ямар ч машин хамгийн гоё нэг Porsche авна да гэж бодож байгаа бол би Porsche авахаас өмнө эхлээд нэг жижигхэн хөрхөн Prius-тэй болчих юм уу тийм Prius-тэй болохын тулд утга учир яг юу юм бэ? Тэрхүүр би хайртай хүмүүсээ зөөх гэдэг юм. Аль эсвэл унж одоо хин нэгэнд харуулах гэж хүсээд байгаа юм уу? Гэх мэт яг чиний хүсэл мөрөөдөл чинь яг зүрхнээс чинь гараад ирэхээр чамд яг энэ асуултуудад үннээс хариултууд гарч ирнэ. Яг чи юу хийхийг хүсэж байна? Яг чи юу бүтээхийг хүсэж байна? Яг чи юу авахыг хүсэж байна? За энэ дээр нэмээд яг чи юу өөртөө байгаа ямар ур чадвараа цааш нь хөгжүүлэхийг хүсэж байна? Ямар мэдлэг өөртөө авахыг хүсэж байна? За ингээд цаашаа ургаад байдаг байхгүй юу? Өнөө юу хийхийг хүсэж байна гэдэг маань яг тэр хийхийг хүсэж байсан юмтайгаа хамаарад одоо би тэрийг хийхин тулд би юу бүтээх вэ гэдэг асуулт руу орчих жоо. Яг би юу бүтээхийн тулд надад ямар ур чадвар хэрэгтэй вэ гэдэг асуулт руу ороод ирлээ тийм ээ. Яг би ямар ур чадварыг өөртөө эзэмшүүлэл зогч байна.
Яг ямар ур чадварыг эзэмшүүлвэл би ямар одоо тийм ээ мэдлэгийг өөртөө авахыг хүсэж байна. Ингээд цаашаа урсаад байх нь. Тэгэхээр зэрэг яах вэ? Би миний амьдрал яг юу чухал вэ гэдэг юм дээр ирж байгаа. Яагаад энэ чухал вэ гэдэг асуулт дээр хүрээд ирж байгаа юм тийм ээ. За тэгээд тэрний дараа жишээлбэл одоо чи гэр бүлийн амьдрал дээр одоо амралт чөлөөцсөн гэдэг дээр аяллыг хүсэж байж болно. Чи яг хинтээ аялахыг хүсэж байна. Шидтэн чамаас асууж шүү дээ. За окей, гэр бүлийн амьдралд би одоо ингээд нэг гоё юмыг хийж өгье гэсэн чи магадгүй за би одоо их нэртэйг аялалд явахыг хүсэж байна гэж магадгүй тий. Тэгтэл яг чиний зүрх сэтгэл дотор их нэртэйг аялалд явмаар байна уу? Найзуудтайгаа аялалд явмаар байна уу? Эсвэл ээжтэйгээ аялалд явмаар байна уу? Тийм. Чиний зүрх сэтгэл тэрийг хүлээд өгнө. Чи өнөөдөр магадгүй за одоо миний хайр намайг аялалд аваад явах жохот би явах ёстой ч юм уу бодсондоо явж байгаа бол үгүй чиний зүрх сэтгэл ээж чинь хөвгшин байна ээжтэйгээ эхлээд яваач гэж магадгүй. Тэгэхээр зүрх сэтгэлээсээ тэр хариултыг чи сонсох юм. Чи яг хинтээ аялалд явахыг хүсэж байна. Тэр аялал чинь яаж харагдаж чиний нүдэнд? Тэгэхээр яах вэ? Чи төсөөллийн ертөнцөөр ингээд аялах нь вэ шүү дээ, тийм ээ? Төсөөллийн ертөнцөөр аялж явахад тэр төсөөллийн ертөнцөө чамайг ерөөсө бүх юмнаас таслаад өгөхөд чи яг миний зүрх юу хүсэж байна гэдэг тэр төсөөллийн ертөнцөөр аялаад гэлдэг юм. Бүх одоо талбаруудаараа. За одоо чи жишээлбэл хамгийн ихэнд мөнгө санхүүгийн талбараар аялъя гэж бодож. Би хэдэн төгрөгтэй болохыг хүсэж байна. Би хэдэн төгрөгийн цалинтай болохыг хүсэж байна. Энэ цалинг олохын тулд би ямар байгууллагуудад ажиллах хэрэгтэй болох вэ? Ямар одоо өөрийн чадлыг ашиглаж яаж би мөнгө олох вэ, тийм ээ? За хэрвээ чи чадлаа ашиглаж мөнгө олж одоо ямар нэгэн байдлаар чадах юм бол надад хэдийн хэрэг мөнгө хэрэгтэй байна. Энэ мөнгийг би яах гэж олж байгаа юм бэ? Тэгтэл чи хүн маш гоё том байшин сав мөрөөдсөндөө хүн мөнгө хүсдэг. Тэгэхэд яг үндэ чи тэр байшин савд юу их жаан гэдэг ингээд яагаад гэдэг асуултын ард гарахаар хүн магадгүй бүр нийгэмдээ бусад хүмүүс сайн сайхныг хийхин төлөө би биний гоё сургалтын төвтэй болмоор байна гэдэг бодолч чамд орж ирж магад тийм ээ. Тэгэхээр яг чиний бодол чинь их мөнгөтэйдээ биш. Чиний бодол чинь энэ том сургалтын төвийг байгуулахтай байгаа юм биш. Тэгвэл чи энэ сургалтын төвийг заавал мөнгөтэй болж байгуулж чадах уу? Эсвэл чи одоо тэрэндээ хэрэгтэй юм одоо сураад эхэлвэл яаж вэ? Гэх мэт зүйл чамд гараад ирдэг юм аа. Бид өөрийн мэдлгүй өөрөө дотор руугаа чиглэсэн алхмууд аяа гэдэг хэлтэй. За тэгтэр зэрэг цөмөрөө яах вэ? Надад хэдий хэр мөнгө хэрэгтэй вэ? Надад одоо энэ их мөнгийг олохын тулд ямар мэдлэг хэрэгтэй вэ? Ямар мэрэгжил хэрэгтэй вэ? Ямар одоо ажил хийх хэрэгтэй вэ? Би яаж ур чадвар ашиглах вэ? Би аялалд хинтээ явах вэ? Яг хинтээ явж иж би аз жаргалтай байна гэх мэт асуултуудыг чи өөрөөс асуугаад эхэлж байгаа юм тийм ээ. За тэгэхэд энэ бүхнийг хийсний дараа чамд хамгийн гол юм гарч ирнэ. Тэр нь юу вэ гэхээр би амьдралынхаа ямар талбарт яг одоо өөрчлөлт хийх ёстой байгаа вэ гэдэг хариултандаа чи асуултандаа чи хариулт авчт юм аа. Хүслийн самбар хийхийн гол юм чинь юу вэ гэхээрс хүмүүс наагаал ингээл тавьдсан байдаг. Тэрийг хийхийн тулд тэр хүн маш их цаг зарцуулдаг юм аа. Маш их өөртөө ажилтдаг. Энийг би та нараас хүсэж байгаа. Одоо би бол та нарт нэг 20-30 минутын ингээд одоо хамтдаа хийх зөвлөгөө аргачлал гэдэг юмыг өгчлөө. Харин та нар яг энэ видеогоо үзээд YouTube-ээс та нар видеог минь үзвэл илүү их боломжтой байж магадгүй. Аль эсвэл тийм ээ бичгээр бол блогоос минь яг энэ дарааллуудын тавьсан байгаа одоо аргачлалын дагуу ажиллавал илүү их хичээж магад. Тийм учраас би дээр нь та нарт YouTube блог болон YouTube-ийн болон блогийнхаа тийм вебсайтуудыг би хийж өгсөн байгаа шүү. Тэрийг дагаад хийгээрэй за. За одоо ингээд алхам бид нар хоёроо хийснийхаа дараа алхам 3 маань юу? Алхам 3 маань маш гоё. Хүслийн самбартаа одоо бид нар хэрэг болох зураг, ишлэл үгс тийм ээ? Маш гоё ишлэл үгс. Тэднийг цуглуулах аянд гарах юм ба. Тэрийг бид нар одоо YouTube ч байна уу, Pinterest ч байна уу тий? Гоё зургнуудаар бид нар дүүргэж чадна. Хэрвээ чи зурж чаддаг бол өөрөө зургаа зурж болно. Хэрвээ чи ямар нэг гоё бичгтэй бол өөрөө тэрийг бичиж болно. Тэгээд хамгийн гол нь өөрөө бичсэний, өөрөө хийсний учрыг би та нарт тайлбарласан. Одоо тэгвэл яагаад бид нар зураг цуглуулж хийгээд идэх юм бэ гэдгийн учрыг би та нарт тайлбарлаж байна. Зургаар бид нар тархиндаа юмыг хадгалах, дээр нэмээд бидний тарих буюу далд ухамсарт хүрэх одоо тийм чадвар маань 60 мянга дахин их гэж одоо эрдэмтэд баталсан маа. Үгнээс илүү. Одоо жишээл та нар ээж гэдэг үгийг та нар бичтэй ээж. Та нарт би ээж гэдэг үгийг хэлээд та нар тэгэнгუთ та нарын толгойд юу орж ирэх вэ? Шууд зураг орж ирнэ.
Шууд ээжийн хийдэг хөдөлгөөн орж ирнэ. Ээжийн байдал орж ирнэ. Тэрнээс ээжийг ээжээ гэж бичдэг шүү гэдэг тэр үг орж ирдэггүй тийм ээ. Тэгэхээр яг бидний тарих юмыг зургаар хадгалдаг байх нь. Бид нэр тарих энийг тийм зурагт хөдөлгөөнөөр хадгалдаг байх нь. Тийм учраас бид нар энэ хүслийн самбар гэдэг юмыг зургаар хийдэг юм аа. Зургаар хийдэг. Тэгтэр зэрэг бид нар зургнуудаа цуглуулна. Хамгийн гоё, хамгийн одоо таалагдсан зургнуудаа цуглуулна. Хамгийн гоё ишлэл үгнүүдийг цуглуулна. Одоо юу ч үйдгийг тий дуулсны хураавал эрдэм, туслыг хураавал далай ч юм уу юу ч үйдгийг. Өөрт яг таалагдсан өөрийн яг тэр амьдралын талбаруудаа таарсан үгнүүдээ цуглуулна. Хамгийн ихний өгчийг эргчүүлээ тийм ээ тэрийг гоё бичээд өгнө. Дээр нэмээд одоо бүх үгнүүдээ цуглуулна. За ингээд бүх юмаа цуглуулсныхаа дараа яах вэ? Та нар өөрийнхөө мөрөөдлийн самбар дараагийн алхам болох дөрөвт алхамд орно. Энэ мөрөөдлийнхаа самбарыг хийх юм аа. Мөрөөдлийн самбарыг бид нар аналог хийж байгаа тийм ээ. Аналог хийхин тулд та нар эхлээд гоё зурж байгаа хийх үү? Зурагнуудаа наах уу? Зурагнуудаа одоо магнитээр дээр нь наах уу? Тэг яах вэ? Тэр та нарын асуудал. Би та нарт 2021 оныхон одоо өөрийнхөө хүслийн самбарын зургийг блог дээр тавьсан байгаа. Одоо тэрийг би он дуусны дараа зургийг ангавсан болохоор ийш тийш яажсэн жоохон тийм болсон билээ. Оны ихэнд бол их л гоё харагдчихсан. Гэхдээ тэрэн дээр жоохон гадаад үг их болохоор та нарт нэг хэрэг болохгүй ч магад. Тэгэхээр та нар өөрсдийнхөө одоо яг хэрэгтэй юмнуудыг бичээд тэр бол нэг ёсондоо та нарын одоо үннийг хэлэхэд та нарын төлөвлөгөө болоод гараад явчих хэрэгтэй юм аа. Тэрний дагуу ажиллана шүү дээ дараа нь тийм ээ. За тэгтэр зэрэг би та нарт хэлсэн тийм ээ. Энэ хүслийн самбар гэдэг маань юу юм бэ гэхээр нэгдүгээр энэ хүслийн самбар дээр байгаа үгийг хараад дээр нь байгаа одоо тий гарчиг үгийг хараад та нар яг ховсдуулсан мэд. Энэ ерөөсөө би нэг жоохон ид шид юм шиг юм яриад байж магадгүй тий. Тэгтэр зэрэг энэ ховсдуулсан мэд тэр мэдрэмжээр та нар яадаг вэ гэхээр manifestation гэдэг үг байдаг юм аа. Тэр болох тэр зэрэг та нар өөрийнхөө даалт ухамсарт бүх юмыг тунхаглаж өгдөгтэй оршин. Тунхаглах тийм ээ. Энэ үг бол маш хүчтэй үг юм аа. Энэ үгийг та нар одоо тий ямар нэг одоо жишээлбэл эрх чөлөө гэдэг үгээ харангуйта та нар одоо би магадгүй би телевизийн өмнө ингээд гоё Netflix ч юм уу одоо видео үзээ сууж ийн гэж бодъё тий. Тэгжээснэ би хүслийнхаа самбарыг харлаа. Эрх чөлөө гэдэг үг байл. Тэнгууд яагаад тэр үгийг хараад би ховсдуулсан мэд. Юу лээ? Би өнөөдрийнхөө хийх ёстой юмнуудыг хийсэн үү? Өнөөдөр би энэ эрх чөлөөний хотлоо юу хийсэн бэ? Яг одоо миний энэ хийж байгаа хөдөлгөөн хэлж байгаа үг маань миний эрх чөлөөт ямар хамаатай гэд өөрөөсөө асууна. Энд чи миний зорилготой нийцэх үү? Нийцэхгүй бол би босоод өөрийнхөө юм хийгээд эхлэх нь шүү дээ. Тэгэхээр яг юм ховсдуулсан мэд чамайг байдалтай байждаг юм. Тэгэхээр дээр нэмэд өглөө болгон чи тэрийг хараад орой болгон унтахынхаа өмнө чи тэрнийхээ дагуу ажилласан бол тий ингээд ажиллаа, нэмэх үсгээ тавиад ингээд явдаг. Маш гоё тийм чамд ирч хүчийг өгдөг. Тийм юм байдаг учраас чи энэ хүслийн самбар гэдэг юмыг заавал хийн шүү зэ. За хүслийн самбарын дөрөвт алхам маань хүслийн самбараа бэлэн болгох. Нэгэнд одоо ингээд бүх юмнуудаа зургаа цуглуулчихлаа. Дээр нэмээд ишлэл үгсээ цуглуулсан бол одоо хүслийн самбараа бэлэн болгоно. Энэ бол хамгийн гоё. Чамд ямар өнгө таалагч ин өөрийнхөө өнгөөр бод. Чамд ямар үг таалагч ин тэр үгээ бич. Чамд ямар байдлаар зургнуудаа наавал таалагч ин тэр байдлаар бич. Тэгэхээр яах вэ гэхээр зэрэг зургнуудаа та нар болж өгөл гаргаад хэвлэж авахдаа та нар яг нэг одоо тэрний хэмжээг нь би юу гэж хэлдэг юм бэ? Нэг картны хэмжээтэй гэх юм уу тий? Жижигхэн байдлаар олон зургнууд өнгөтөр ч юм уу хэвлүүлээд авчих юм бол та нарт одоо тэрэн дээр хатгах хялбар болчдөг юм маш олон юм багтаах одоо боломжтой болчдөг юм. За миний энэ жил одоо хийсэн би данч тэрнийхээ зургийг аваад болохоор та нарт үзүүлж чадахгүй. Энэ жил хийсэн аргачлал гэх юм бол би 6 талбартаа ерөөсөө одоо нөгөө хүслийн самбараа хуваачсан ингээд л тий 6 талбарт би хуваачсан ба. 6 тийш ингээд одоо яг одоо амьдралын хүрт гэдэг шиг одоо хүртэд хуваадаг шиг би ингээд 6 талбартаа хуваачаад тэр 6 талбартаа ингээд зургнуудаа наасан ба. Би дараагийн юм дээр блог дээр оруулж өгөхийг хичээнэ. За оруулаад өгье ер нь тэр зургаа бас. Тэгээд ингэж хуваачаад яг тэрнийхээ ард ард ингээд хэрэгтэй өгнүүдээ хэрэгтэй юмнуудаа бичсэн ба. За ингэхээр дөрөвт алхам байна. Та нар хүслийн самбараа бүтээх. За тавт алхам руугаа оръё. Тавт алхам маш чухал. Тэр юу вэ гэхээр зэрэг хүслийн самбарыг өөрийнхөө өдөр болгон харж чадах.
нүднийхээ ил газар байрлуул. Тэрийг хүн харахгүй газар хүмүүс байрлуулад нуучдаг. Хүн харах тусмаа сайн. Яагаад гэвэл чи хүсэл мөрөөдлөө хүнээс ичихгүй тийм ээ. Хүнээс ичихгүй хүсэл мөрөөдлийн ард 100% зогсох хэрэгтэй юм аа. Тэгжиж чи өөртөө тунхаглах гэдэг байгаа юм тий. Тэгжиж чи өөрийнхөө далд тухамсар тэрийг тунхаглаж байгаа. Бидний далд тухамсар чиний яг өөрт чинь итгэл олсон үгнүүдийг бид нар далд тухамсартаа оруулж өгдөг байхгүй юу? Тэгэхээр яхав чи итгэл олсон үгнүүдэд далд тухамсартаа оруулахын тулд тэрнийхээ ард 100% зогсож өгөх хэрэгтэй. 100% зогсож өгөөгүй чи итгэхгүй байгаа юмыг далд тухамсар яаж хүлээж авах юм тийм ээ? Тэгэхээр чи 100% итгэх хэрэгтэй. Чи 100% итгэсэн бол хүнд ч айхгүй ичихгүй тэрийг харуулах боломжтой. Хинт ч айхгүй ичихгүй тэрийг харуулах боломж юм. Бас нэг сайн тал нь юу вэ гэхээр нэгэнт би харуулсан юм чи энийхээ төлөө одоо ажиллая да гэсэн шиг хүн өөрөө ажилтдаг болчих тийм аа. Тэгэхээр маш олон хүмүүс хийчихэд нуучдаг. Бити тэгэрээ за нууч хэрэггүй та нар. Зүгээр тэрийг нуулахгүйгээр дандаа ил байлгаад тэр нь тэгээ дандаа ажиллаарай. За тэгэхээр хүслийн самбар дээр та нар хэд хэдэн юм анхаараарай. Би тэр юу анхаарах вэ гэдэг тал дээр нь та нарт хэлж өгье. Хамгийн нэгдүгээрт юу вэ гэхээр зэрэг танд ач холбогдолтой бүх талбарыг энд оруулж өгөөрэй. Нэг ч талбар алдагдуулж болохгүй. Ямарваа нэгэн талбар мартцсан байх юм бол таны нөгөө амьдралын нөгөө тэнцвэрт адил гэдэг алдагдаад хэлдэг. За нэгдүгээрт энэ. За хоёр дахь юм нь юу вэ гэхээр чи тэнд мөрөөдөж байгаа шүү дээ. Өөрийгөө галзуу хүн юм шиг чи мөрөөдөж болно. Ямарваа нэгэн бодит байдлаас хайлсан тийм мөрөөдлийн төвшөнд очиж болно. Тэр хамаагүй. Чи мөрөөдөж байгаа учраас чиний мөрөөдлийн самбар учир чи тэрийг хийнэ. Хоёр дахь нь. За гурав дахь юм юу вэ гэхээр зэрэг өөрийгөө маш гоё тухтай байлгаж, өөртөө цаг олгож, өөрийнхөө яг зүрх сэтгэлээс гарсан тэр юмнуудыг тэн дээрээ бичээрэй. Тэр бол чиний маш чухал юм байдаг шүү. За энэ бүхнийг бичиж чадсан цагт чи яг үнэндээ өөртөө ажиллаж хийсэн цагт чиний мөрөөдлийн самбар биелэхгүй байхын аргагүй гэдэг юм аа. Мөрөөдлийн самбар гэдэг нь хамгийн чухал юм чинь өөрөө өөртөө өгч байгаа тийм амлалт гэдгийг өрөөлд харуулж байгаад хийж байгаа амлалт гэдгийг дээр нэмээд өөртөө өдөр болгон хүч олох гэж хийдэг. Тийм юм байдэн шүү. За тэгээ та нарынхаа мөрөөдлийн самбараа хийх одоо их ажил үйлсэд нь амжилт хүсье. Нэг сарда багтаагаад мөрөөдлийн самбараа хийгээд авчих юм бол бид нар эх 12 сарда үргэлж тэрнийхээ дагуу ажиллах маш гоё эрч хүчтэй дээр нэмээд илүү ихийг бүтээх жил болно шүү. За тэгээ та нарынхаа шинэ онд нь бүгдээрэнд амжилт хүсье. Мөрөөдлийн самбараа хийх үйл явцад нь бас маш их амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд дараагийн хичээл болтол баяртай.